Өдрийн мэнд хүргэе. Бид хувь хүний хөгжлийг дэмжих сургалт мэдээллийг бэлтгэн цувралаар та бүхэндээ хүргэж байгаа. Хувь хүний хөгжил гэдэг нь бусдыг өөртөө нийцүүлэн өөрчлөх тухай бус, мөн өөрийгөө бусдад нийцүүлэн өөрчлөх тухай бус, зөвхөн өөрийгөө өөртөө нийцүүлэн эрэг зөвөөр өөрчлөх тухай ойлголт байдаг. Хүн хөгжих тусам өөрийн дотоод ертөнц, мөн чанар, өөрийнхөө харилцаа, хандлага, үг үйлдэлийг анзаарч түүнийгээ эрэг зөвд хөтлөх хүсэл тэмүүлэлтэй болдог. Иймд та өөрийгөө ойлгох, өөрийгөө сонсох, өөртөөгөө ярилцах, өөрийгөө хөгжүүлэхэд өдөрт 30 минутыг зориулж хэвшээрэй. Жишээ нь би ойрын болон хэтийн зорилгоо тодорхойлсон уу? Миний хүсэл мөрөөдөл биелсэн үү? Хүсэл мөрөөдлөө биелүүлэхийн төлөө би ямар алхам хийсэн бэ? Би яг ямар ажлыг 100% гүйцэтгэлтэй хийж чадах вэ? Би ер нь нийгэмдээ хэрхэн нөлөөлж юугаар манлайлж байна вэ? Гэх мэтчлэн яг өөрлөгөө чиглэсэн асуултуудыг өөрөөсөө асууж, өөрийнхөө бодит байдлыг ойлгож өөртөө дүгнэлт хийгээрэй. Үүний дараагаар та өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гарган өдөр бүр шинийг суралцаарай. Өөрийгөө хөгжүүлж өөрөөрөө манлайлъя.